21,000 төгрөгөөр 10 хоног амьдрах шалгуур эхлээд хэдийн 8 дахь өдрийнхөө өглөөтэй залгаж байна. Хязгаарлагдмал төсвөөр амьдрах энэ хугацаанд оролцогчид маань амьдралын үнэн нүүр царайг мэдэрсээр Алтай өндөр уус цэнгэг голоор хүрээлэгдсэн Баян-Улгийн нутгийн шинэ өдөр эхэллээ. Харин одоо оролцогчдынхоо өрөөгөөр зочилцгоё. За өглөөний мэнд 8 дахь өдөр маань эхэллээ. Урчин хоног гайгүй бүтэн ойртой хонлоо сайхан утлаа. За өглөөний хоолоо хийж идэх ёстой. Өчигдөр бүгдээрээ яваад 1100 төгрөгөөр татсан мах авсан. Тэгээд энийг удаа агшаад хуураад идчих. Сайхан. Ер нь одоо ч мах идмээрсэн. За тэгээд би фэмилигийн цагаамдаа. Жоох нэгшнаа. Манай ерхий вэнтгэгч би фэмилигийн цагаамдаа гэж. Манай Монгол орны аялал жуулчлалын дотоодын болон гадаадын аялал жуулчлалын маш чухал бүс шүү дээ. Монгол орны баруун хязгаар байгаль бол үнэхээр гайхалтай сайхан. Тэгээд энэ нөгөө өөр нэгэн үндэстэй амьдраад байгаа. Аж төрөө амьдарч байгаа. Ахуй соёл нь бас сонирхолтой, сонин. Алтай таван богд, сүүн гол энэ үзэж харах юм ихтэй. Казах хүмүүс бол юу шүү? Их зочлогтой хүмүүс. Тэгэхээр биднээс хүмүүс янз бүрээр л яриад байдаг. Тэгээд казах хүмүүс бол их хүнд их тосрохоо, их зочлогтой ийм хүмүүс ер нь байд юм байна. Эний чинь бол одоо урд нь ганц хоёр удаа ярьж нэг танаа төрийн нэвтрүүлгийг хийж ирсэн. Энэ удаад бол бүр тухтаа явж штэ. Өдөр болгон л зах руу орж хүмүүстэй харьцаж байна. Бас одоо автобус унаан ч гэсэн ерөнхийдөө бол казах хүмүүс манай зургийн багт үйлчилж байгаа. Тэгэхээр казах хүмүүс бол үнэхээр зочноттой арт юм байна. Гол нь нэг юм байгаа. Манай энэ казахуд биш үү? Одоо баяр наадмыг бол амар өргөн тэмдэглэдэг гэж байна. За хурим бол зүгээр бүр амар нүсэр болдог гэж байна. Бүр амар нүсэр болно. Энд чи баг хідэн чормын ордонтой юм итгэхгүй. Тэгэл ерөөсөө байнга ачаалтай байдаг. За тэгээ сайхан гэр бүл бол галгалонтой бадрах сайхан байлгүй яах вэ? Бүр хүүхдийн үсгэлийн баяр биш үү одоо. Тэр үсгэлийн баяр нь хоримшиг болдог гэж байна. Бүр амар өргөн дэлгэр. Бүр төмөө олноор хамаатан саднараа баг одоо айлын хүүхэд ач зэн ч юм уу эсвэл хүүхэд нь цагаанлагаа үзэж дуусаад тэгээд үсгэлийн баяраар чи бид нар нэг биеийн тамирын зааланд юм уу нэг хурлын танхимд нэг бид нар чинь одоо хийдэг штэ нэг үсгэлийн баярыг хүүхдүүдээ нэг үсэг мүсэг уншаад. Энд чи бол бүр найр наадам болдог гэж шүү. За будаа маань ашиг тийм ээ. Тэгээд өглөөний хоол ч гэсэн өглөө нь бол өөртөө яад юм бэ? Хоног дуусчихсан гэсэн. Одоо 8 дахь өдөр юм чинь сайхан маха хураад будаатагаа юу гарчлах вэ? Сар майонез засгаж идэх юм байна. Нөгөө махнаас гараа ерөөсөө гээд майонез идэдсэн чи улам таргалаад идэг. Энд чинь айгүй уюуг байхгүй юу бас юм. Газар шимээ маань майонез. За будаа шиг. Энэ одоо хэдэн грамм болсон бэ? 1000 төгрөг гэсэн 1100 болоод тэгэл аваад ирсэн. Манай нөгөө өрсөлдөгч маань одоо хэдэн төгрөгтэй байгаа бол намайг тэр дайлсны ер нь од гэрлийг өрсөлдөгчөө бодвол манер хоосорсон байх. Би бол тэгж бодож байна. Хоосорсон байгаасай. За одоо харин өнөөдөр юугаар хорох вэ? Чилэгээр орё. Энэ чилэнд гоё юм билээ. Сонгонтой юм чинь сонгонтой тосор тос. Яасан ч юм бэ? Махцахыг харахаар өстө өргөмөр харагдаад. Би яг олон найзуудтай. Гэхдээ алганд багтах, атга зүрхэнд багтах бас хэдхэн л байгаа шүү дээ. Гэхдээ би ер нь их тийм хөрсөг талтай хүн. Энэ олон танилтай, олон найзуудтай. Яг нөгөө найрын ширээний ард уулзаж болох боловч бас чухал үед бас найзууд тийм мөн чанар танигддаг. Гэхдээ би нэг найзуудаасаа тэгх ёстой, ингэж яхад тэгсэнгүү гэж би ер нь гомдлох дургу. Тэгэл нөхрөлийн зам бүлээн байх болтгоо гэж ер нь зүгээр найз нөхдөг нөхрөлөөл явдаг. Хиндээ тусдаад юмтэй байл гэж боддог. Гэхдээ найзууд хизээч нэгэндээ өртөө биш шүү дээ. Гэхдээ яг сэтгэл гэдэг чинь нөгөө хязгааргүй болохоор сэтгэлийг бол хүмүүстэй хаваалцахад харамлаад ах зүйл байхгүй шүү дээ. Ямар дуусна гэж байхгүй ш. Төрөөчөндөх
мөнгө дуусч болох боловч те хүний нөхрөлийн сэтгэл хязгаарч дундахгүй шүү дээ. Тэгэхээр тийм л бас хэдэн сайхан найзтай хөөн би одоо. Миний багын найзууд байгаа нь би ч 84 дугаар сургуульд 84 дугаар сургууль дийсэж ороод 8 дугаар анги хүртэл байсан. Миний багын нэг ангийн найзууд маань байна. Дараа нь 25 дугаар сургуулийн үзүүд байсан. Яг л дэрсгээ орсон залуучууд манай бас хэдэн найзууд байна. За тэгэл зам дунд учирсан, холдсон олон найзуудтай хүн дээ тэгвтэ. Нэг найз маань тэгсэнгүү, чи тэгсэнгүү, тийм юм болж байхад чи ирсэнгүү, өхөл хавцад байхад ирсэнгүү тэрж би гомдох дургүй. Тэд нар ямар надад өртөө биш. Яг ясуун дээр би ч тэднээс дурггүй. Тэгэхээр нэг сүртэй юм бодоод байдаг юм уу? Найзуудаас нэг олон юм хөсөөд идэх шүү дээ. Өнөөдрийн өглөө будаатай хуургаар эхэлж байна. Халаасандаа 21,000 төгрөгтэй багахан төсөвтөж нэвтрүүлгийн багийн өгчгүй сарилтуудыг амжилттай давснаар оролцогчид маань ивент тэтгэгчдийн бүтээгдэхүүнээс хэрэглэх эрх олж авдгаараа онцлог давуу талтай. Нөхөрлөл эхэлсэндээ биш. Найзалж яваад яаж дууссандаа. Нөхөж гүйцэшгүй цаг хугацааг хэлнэ. Халуун хүйтнийг даваад халаасанд нь биш зүрхэнд нь дулаацаж явсан найзыг л жинхэнэ нөхөр гэдэг. Өглөөний цайндаа за нэг бэршгийг нэг хуушур бол надад үлдсэн. Сүүлийн маань чөмөгөө сая ингээд шаардсан. Өчтөр нийл салаад хийсэн. Тэргээс хөлдөөчөнд хийцэмсэн. Одоо ингээд гаргаж ирээд идэнэ. За. Өглөөний цагаа ууй. Надтай ямар нэгэн байдлаар нөхөрсөн найзууд эсвэл хамтран ажилладаг газрууд ч юм уу те нэг уулзсан хүн ер нь надтай маш олон жилээр найзлж нөхөрлөдөг. Одоо би багын 7 найзтай 1-р анги. Одоо ер нь бид нар байнгын уулзаж байнгын хамт байдаг. Тэгээ бүр найз гэдэг утгаа алдаад яг хамаатаа садан шиг. Надтай манад бол намайг байсан байгаагүй ер нь. Бид бүгднгийнх ээж аав бүх хүүхдүүдийн те хаанх яаж гидсэнд орсноос нь хэсвэлэл бүгдийн мэднэ. Дандаа тийм уртын харилцаа ер нь бол байдаг. Ямар нэг юм. Тэгэхээр би ямар нэг юмд хандахтаа ер нь бол үнэнч байдаг. Тэгтээ би чи ингээ юмны жоохон дооцоо хэтрүүлдэг юм шиг санагддаг. Миний одоо алдаатай тал нь. Тэр нь юу вэ гэхээр хайрлал бүр нөгөө хүний тэнэг болтол нь хайрладаг. Бүр хит эрхлүүлдэг. Тэгж удаан тисч явж байгаад яг үнэхээр гомдол хизээч харилж байгаагүй юм шигээр бүр тэр чигээр нь орхидог байхгүй. Энд ч бас айгу муухай чанар штэ айгу хатуу. Би бол тэгж боддог гэсэн. Ямар ч хүнтэй уулзахад бүгдөө муу хүмүүс биш. Яг надтай адилхан, чамтай адилхан яг тийм л хүмүүсээ гэд боддог байсан боловч бас олонний дунд хортой, бусдын амьдралд буруугаар нөлөөлдөг айхтар хүмүүс байдаг байхгүй. Тиймэрхүү хүмүүсийн бол би ч бүр ирлийн элчин штэ. Тэр бол миний хэрэг би самсруу байлаа таарсан бол ёстой нөгөө унган нөгөө хатаага өссөн од гэрлийн аймаар балмад юм нь бол бас гарна штэ. Би тийм одоо хүн ялгадаг, бусдыг доорд үздэг пэдис нь ер нь нэг тийм өөрсдөө өөр ингээд тэнгэрч нисгцэн хүмүүст бол дургуй нэг тийм муу хүмүүс гэж байдیں۔ Тэг яаж хат мууны харшилтай андахгүй. Бүр үнрээр нь тэгэл мэднэ. Ямар ч байсан Баян Улгийн аймагтаа ингээд 8 өдөр ячлаа. Одоо юм ярангаа үгүй эдэнгээ юм ярьж чаддаг болсон мөн. Ихтэй би ч чиний яг хоол эдэнгээ дугуй иддэг төрөл нөхгүй. Эхэндээ жоо аюу яваадсан. Одоо л ажиллангаа ингээ яриад. Энэ нас үзэгчдэд жоохон муухай харагдчихж бас магадгүй уучлаарай. Ингээ яг дандаа хяналттай ингээл байх хэвээр. Боломжгүй зүйл гэж үгүй. Хязгаарлагдмал боломж дундаас гарц хайж, цуглуулсан багахан хүнснүүдээ ухаалгаар зохицуулан амт шимтэй хоол хийж чадсан нь бахархалтай. Хүсэл, сэтгэл, сэтгэлгээ байхад бүтэхгүй зүйл гэж байдаггүйг энэ өглөөний хоолоор бидэнд харууллаа. Зя газар шимийн маань үз. Газар шимийн үрцэйтэй. Татсан өхөр юм ах. Манус таргалуулна. Мангар уйг штт. Ингээд. Ер нь одоо бол махалж чухал байна. Тэг ямар хоолнд дуртай гэхээр их хоол гэдэг шиг. Нэлийг өөрийнхөө хоолыг шүтсэн хүн. Сайхан байна шүү. Өнөөдөр нөө нохонд ойрчин гэдэг шиг барай ирэхэд нэлээд төгсөн байгаа. Гараанаас гарахтаа өхрийн зүрхтэй гарсан.
баринд орохдоо монгол хүн байна махтаа орно. Махтаага баринд орно шүү. Манай нөгөө нөхөр маань нөгөө 5 өдөр би нэг дайлах хөстө өдөр бол тэр хийсэн першин шиг хошуур мошуур баяжтай цай саалгаж байх шиг тийм. Тэр үхшийн сүлж овоо унтаа одоо. Гохны сүлж. Тэр нь хөрхи хассан баг. Наад ч бас их томны оролт юм байна. Яаж жоохон байгаа бол гэдэг. Жоох удаан бодохоор уйлчих гэдэг. Өнөөдрийн ажилдаа марш. Амжилт хүсээрэй манайхаа. Төрөнд төрүүлэх гэж хичээнэ. Ер нь хамаагүй бас дайрхсан болоод бас. Хоньны нуруу муруу яаж 11 юм гээд авах үү? Тэр нэг татсан жоохон авцсан дээр. Нэг сэтгэл хөдлөнөөр дайрах гэснээр болчлоо би. Яг одоо тэрлийг зах дээрээ ирсэн байж байна. Худалдаа авалтаа хийх чинь. За 1000 төгрөгөнд мах авдсан мó гэж бодож чинь. Тэгээд нэг ийм л юм ирэх байх. Гэтэ яг нэг хүнд бол болно шүү дээ. Нэг 6 гэрчим, 7 гэрчим мах авахд бол болчихно. Тэгээ бас бодлоо өөрчлөгдөх нь үү яах нь. Тэг бүр болохгүй бол хоньны хил авъя гэж бодож байна. Тэгээд бусад бүтээгдэхүүнүүд маань бол надад бол байгаа шүү дээ. Тэг өнөөдөр чи яасан гоё өдрөө явах төхөдөрсөн чи харин нааш хараад ах чинь. За би ч одоо ерөөсө шүлийн гаргаагүй цэвэр яснууд надад байна. Шүлийн гаргаад хөлдөөцсөн 4 сав хөлдөөцсөн одоо яс байна. За тэгээд жоохон талах байна. Будаа байна. Маш жоохон гурил байна. Бамтганцсан. Ногоо байгаа шүү дээ. Өчтөр чинь нийс салат хийхдээ би чи 2 төмөс үлдээсэн. Тэгээд ловонгийнх нь талыг бас үлдээсэн байгаа. Тэгээд махаа авчвал орой гомтой хурга хийдэм үү? Ивент тэтгэгч нарынхаа гоё гоминг хэрэглэе, боржгор гоминг хэрэглэе. Эсвэл гомтой махан салат ч хийж бас маагдаггүй. Тийм байгаа. За одоо мах ногооны худалдааны төв рүү ороод худалдаа авалтаа хийгээд тэг нэг үүрэгт даалгавраа үргэлжлүүлээд хийгээ явах. Тэг өнөөдөр ямар ч лээс үйл явдал ихтэйгэр өрнөх юм шиг байна. За ямар ч лээс орцгоё. За сайн уу хчээ. Амьдрсаар л байна да. Машинц мах аа мó. 1000 төгрөгөнд авчвал яах вэ? Хэр ирэх бол та нэг сайхан граммаараа хэмжээд дүүлээстэй яг 1000 төгрөгөнд тааруулаад. Яг 1000 төгрөгөнд тааруулаад нэг сайхан мах идэ да энэ ч одоо арайч тий. 2000 төгрөг. Оо, жоохон хасчих хчээ. 960. Жоохон гаарай. Тэгвэл гомтой шүл, ноото гомтой шүл хийцсэн чи яах вэ те? За баярлалаа. За баярлалаа хчээ. За ингээд нэг удаагийн хоол хийхэд бол хангалттай сайхан махаа авчлаа. Үхрийн мах. Бүр үхрийн мах шүү дээ. Тэнийг гоё ясны шүлтэйгөө гоё гомтой шүл хийцэн чи яах вэ? За одоо ингээд 50 төгрөгийн хариулт авсаа. Ганц амттай бохоож ажилчт юм болов? Эсвэл одоо нэг үрэлж хамаагүй авчий дөө те. Гоё чихэрлэг юм бас амсаа. Гоё шүү дээ. За сайн байна уу? Би нэг 40 төгрөгөөр нэг ганц чихэр хайгаад байгаа. Нэг 40 төгрөгөнд нэг гин ширх жижигхэн чихэр олдох уу? Байгаа юу? 40 төгрөгөөр. Тий. Тэгээ би хариултыг авахгүй та энэ 50-ыг ав. Энийг авна. Болох уу? За. Баярлаа. За. Ингээ 1000-ийнхаа худалдаа авалтыг хийчлээ. Чихрээ газар дээр идчих үү? Идчихье. Оо бүр гоё шоколадтай чихэр. Бид нар чинь тэгэл хүн хэлхээс нааш өөрөө үлдэхээс нааш ерөөсөө юмыг ойлгохгүй боддоор яг ингээл яг нүдэрээ хараад ойлгочлаа л да. Би ч гэсэн бас тэдрээ нэг нь ер нь бол мөнгөнд бол бас их замбраагүй ханддаг гэж магадгүй төрлийн юм баггүй. Манай нөхөр бол мөнгөнд бол айгүй чамбаа хандна. Би ч юм бол оллоо тараалаа. Хөөнд юу вэ гэж тараад өгч. Тэгэл одоо ямар ч лээсэн яг манай эмээ тэгж ярьдээ.
Одоо хүмүүс ингэж хэлдэг чинь мөнгөгүй болохоор ингэж мөнгө төгрөг дуудах ямар нэг ингэж зан үйл мөл хийгээд байдаг штэ. Одоо жишээлбэл хоолны газар хүмүүс чинь ингэ менюгээ гадаа ирүүлж мэргүүлээ л дээ. Орлого ороороо мороороо гэл. Тэрнээр манай эмээ тэгж хэлж ирсэн. Ямарваа нэг мөнгийг одоо тэр ламж вэ нэ бөөнч вэ нэ одоо юунч вэ нэ ингээл даллаг маллаг гэдэг лөө те. Тиймэрхүү ингээл юм дээр хүмүүс ингэ том мөнгө дуудуулаад байдаг штэ. Тэрнээс илүү 10 20 50 төгрөг тийм бага мөнгөөр мөнгийг их дууддаг гинэ. Тэгэхгүй бол мөнгөний заяа гомддог. Тэгэл 10 50 төгрөгийг хайцсан. Керман дотор ингээ нэг бацсан. Ингээ явж идэгч мэдхгүй дээл тэрийн хүүхдүүд нь тоглоод эсвэл усны мөнгө төгрөгөл нэг гэр оролт хойд жоохон бахта байждаг байх чинь тиймээс. Тэрийг хамгийн болохгүй мөнгөний заяа гомдно шүү. Эдийн заяа. Мөнгөний заяа гомдвол тэр шигээр эдийн заяа гомдол тэгэл одоо юу гэдэг бүх юмний заяа гомдно гэж ярьдаг байхгүй. Тэгэнгүүт ингээ тийм юу лээ 8 ширхэг 10-ийн ногоон дэвсгэр ингээд тавьж агаад яадаг идэг л манай эмээ бас надад юм хэлж зааж өгч ирсэн. Тэр утгаараа би бол яг 10 20 50 төгрөн дээр бол тэгж ингээл базаал муухай тоохгүй байгаа л тийм бол биш л те. Тэгэхээр бид нар ингээд бага мөнгийг бас тоодог ах хэрэгтэй байгааз. Төрөвчөнд ер нь бол заавал өөр гадны доллар моолор ингээл сүртэй яон моон байлгажсэн доор бол бага мөнгөтэй нөгөө Сүхбаатарын зураг мөрөгтэй нөгөө жижиг мөнгнүүдээ гоё төрөвчөндөө сайхан хийгээ явж байвал бас дараа дараагийнхаа мөнгөний урсгал нэгдэг ч юм билүү. Дуслаа даа өгөн төгчийн доо 8 өдрийн худалдаа авалт. Гэхдээ бас утгаар яадын гэхлээр бас арай л бас ялагдчихмааргүй юм шиг. Нэг ихтэй бас хол ялагдчихмааргүй юм шиг. Хичээсэн дээрээ л хичээнэ гэдэг шиг эмээгийнхээ үг шиг тэгээд одоо төвцөн дээрээ төвчээ та. Өндөг авч ханж идэхгүй бүгдээрээ. 2 шиг өндөг авчих гэж. Өндөг хэдий? 500. Ой яг авчихсан. 2 шиг тий. 1000-д толгоноо толгоно юусэн. 1000 голон 1000-аас доош үнээр л хүнс авах хэрэгтэй байхгүй юу би гэжээ. Тэг ингээ өнөөдрийн миний хоол гэж боддоо. Өрөвдмөр байна уу? Өрөвдмөр байна уу би? Энд чи айгүй уйг байгаа байхгүй юу? Гол нь 1000 төгрөг. Гэтэ манай манитын төгрөг ер нь цаас болчихжээ тий. Ер нь үнэтэй шүү. Үгүй хаш ер нь юм үнэтэй болж тээ. Тий 2016 оноос хойш 21000 төгрөг гэж анх нэрлээд явцсан юм байна. 16 оны 21000 одоогийн 21000 чинь бол бас эрс зөрүү байгаа ах шүү. Нийт хүнсний өргөн хэрэглээний барааны үн бол бараг өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа үстэй. Тэгээд 16 үед ч юу юм? 9 жилийн өмнөх 21000 одоогийн 21000 ханшийн зөрүү зөндөө байгаа доо. Манай төрийн ханш тэгээд жоохон үнэхээр суул байна те бидний төгрөг. Ерөнхий эвийн тэтгэгч эзэгтэй таны эрүүл сонголт. Нэвтрүүлгийн эвийн тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмэн газар шим. Ядаргаар тайлах янзтай ясны шүл. Манай эзэгтэй туслах эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6 витаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлд дэмжиж Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд эзэгтэй ургамлын тос. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Йоо, хичээл хийсэн чи өсөж их юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад үтэлтэй. Нэр юм уу? Бэлт чанар. Вау. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Хүндэд зориулах хамгийн тансаг бэлэг бол гоо үзэсгэлэнг бүрдүүлэгч Ethabel Cosmetics. La mer qu'on voit danser le long des golfes clairs a des reflets
d'argent la mer. Хорин цаг чансан ясны шүл амттай шинтэй янзтай. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа нь Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Хорин цаг чансан ясны шүл амттай шинтэй янзтай. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч B Family So Tasty. За үзэгчдээ Бүхтэн ресторанд яг одоо хавтгаан дотор нь ороод ирсэн байна. Ингээд та нарынхаа өмнө эрхэм хүндтэй нэгэн хүнийг танилцуулахад би таатай байна. За Бүхтэн рестораны ерөнхий тоогооч хэн блэ та өөрийгөө манай үзэгчдэд танилцуулаач. Сайн байцгаана уу? Намайг Маржангул гэдэг Бүхтэн рестораны ерөнхий тоогооч нь байна. За ер нь тоогооч хүний жаргал зовлон ер нь юу гэдэг юм бэ? Ингээд өдрийн энэ олон цагаар ингээд халуун гал тоогонд те төрөл бүрийн хоол ингээд хөлсөө гойжуулан барин байж ингээд хийхээр ер нь ядардгүй зогсоо байдалтай байгаад байдгүй. Тийм байнга зогсоо байдалтай ажиллана. Ер нь бол тоогоочийн ажил их хэцүүлтэй ерөнхийдөө. Зөх тий. Хэцүү. За одоо тэгээ надад их зөвүүн даалгавар өгчөд байгаа маа. Би яг өндөө одоо гэхдээ яг өөрийнхөө хэмжээнд эмхтэй үнэ хатан ухаанаараа өнөөдөр яг нэг тэгээ арайч нэг өчгүйхэн шиг ямар ч гэсэн боломжийн хэрээр бас нэг хэд өсвөлэн биш хэд цатгалан биш ингээ нэг бие бол авч яваад байгаа. Тэгээ эдрээ асуусан өнөөдөр ямар хоолн дуртай вэ гэдээ асууад тийм. Тэгэхээр би нэг жоохон халуунаатай махал идмээр ингэсэн чинь бүр яг тэр махыг ингээ бэлдүүлсэн байна. Ямар амар юм бэ ёо. Одоо ингээ нэг жоохон энэ хүмүүсийг харахаар ер нь миний нүд бол жоохон зэвүү бас хүрж байгаа. За ингээд цөмөрө хоолоо хий. Ингээд өнөөдрийн хоол бол халуунаатай шарсан чинжүүтэй мах юм байна үзэгчтэй. Дуртай хоолоо ширээн дээрээ тавьчихад идэхгүй гэж өөрийгөө ятгах шиг зовлон хаана байна. Үнэр нь гайхалтай өнгөн гялалцсан ч шүлсээ залгихаас өөр зүйл хийж чадахгүй юм да. Яг хэд хэдэн удаа хийж үзүүлээ гэсэн юм. Йоо ямар гайхалтай юм энэ зүгээр юу вэ? Ямар гоё харагдтыг. Нөгөө чинжүү ингэж өсрөө. Надад энэ яг нэг slow motion гэдэг чинь удаанаар ингэж амттай чинжүү. Йоо гэж юм шиг харагдчих шүү дээ. Йоо. Та ер нь өөрөө үлсэхгүй ингээ хоол хийсээр байгаа нэг үлсэг авчиж байхгүй. Үлсэг авахд байх болсон. Байхгүй. Тийм. Бүшээр гад мадаа яаж ингэж гаргаж оруулаад байгаа юм бэ? Нэрээ энэ үнэрстэй алдахны үзчихтэй. Хамгийн нэвтрүүлэг дуусах надад ийм өгөөд та яад юм бэ? Итгэж намаа нэг юу яасан шүү дээ. Бүр ингээд даг хоол хийдэг юм хичээн гэрт нь очиод ширээд үрийн юм тусуулсан. Намайг идэвгүй хараа суулгаж муулгаад. Яа. Таны шүс амар гожж байгаа. Тэр үедээ бол өөр хас уултаа жоох яваад байгаа шин. Татаж аваад. За сурчлаа шүү үзчихтэй. Бас сурчлаа шүү. Ямар гоё. Анаш, нэмийн берго, гүчүүжан берго, гүчүүжан. Гүчүүжан. Одоо гүчүүжан гэх юм уу те? Яа. Та гэртээс гой хоол хийдгүү. Хаяа хийж амжихгүй л дээ. Амжихгүй тий. Танай нөхөр чи ямар хоол хийх үү? Манай нөхөр л хийдэг юм надаа. За нөхрийн хоол хэр амттай? Янз амттай шүү дээ. Тий. За нэг ийм их энэ одоо зөв хийсэн үү би ер нь? Зөв хийсэн. Яг ийм хөл болдгоо. За хаттай ингээл ер нь эмгтээчүүд чинь бас төвчээртэй шүү дээ. Бас эмгтээчүүдийнхээ өмнөөс эрэгтэй хүнтэй өрсөж байгаа учраас төвчээр гэж ямар гэдгийг таахгүй. Яруу талаар харуулж байгаа хаа гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ сэтгэл доктор болоос нөхөр юм ямар л гэж юм. Йоо бүшээ наад ингээд анхаарах хэрэгтэй сонирн байх шүү. Сонирн байх шүү. Одоо ингээд газараа тарих үү. Йоо. Яаш хийсэн ёо. Одоо нэг юм чинь ингээ халаасан ширэмдэр шажигнуулаад гарах уу те. Тэгнэ.
Баярлалаа. Яг энэ хоолыг идэн шүү би. Ахиухан бахтайг өгөөрэй за надаа. За. Хоолоо ингэж амжилттай хийлээ хүмүүсээ. Сэтгэл минь энэ гал тоогоонд үлдчихлээ. Гэхдээ өнөөдөр сэтгэл санаа ер нь жоохон сонирн байна. Гэрээ бас санаад байгаа шүү дээ би бүгдээ охноо санаа. Манай охин чи жоохон бас нэгдүгээр анги. Хүн маань 13 дугаар. За хоёул тэр дараа за. Нэртэ. Peace. Peace гэдэг юу вэ? Сойсоо юм бас их. Баярлалаа. Рахмет. Рахмет. Гоё маа, гоё. Рахмет хэлээ. Баярлалаа гэсэн үг. Би одоо итгэж байна. Энэ чинь 6 мянган төгрөг хасагдана үстэй. Харин тэгээд би эдмэр санагдаад ер нь итчихэл гэж бодлоо л доо. Бодлоо тоолсон. Ингэж байна. Тэгээд ингээ хийгээ гарах юм болов уу гэж бодоод гарах гэсэн чинь намайг байж иглээ. Яах ч байгаа юм болоо гэсэн чинь ингээ хоолоо үнэрлээд хараад хэсэг хугацаанд суугаад яг идэхгүй юу гэдгийг ахаад бодоод шийдвэр гаргах гинэ манай. Одоо ингэж хүнийг одоо ноён уруу заавал хуглах гад төвчээрийн хязгаарыг ингээ шалгаад ингэ хэрэг байна оо. Яг энийг бол би одоо идэх боломж надад байгаа юм. Хэрэг би идвэл 6,000 төгрөг одоо нэвтрүүлгийн багийнхандаа асуулна. Тэгэхээр одоо би юу гэж 6,000 төгрөгийг асуулах вэ? Энэ чинжээ бол яг ингээл яг хацхад ингээл дуграал тий. Шарсан мах, сонгон. Тэгээ тэр нэг халуун ногооны тэр нэг мэдрэмж ёо гайхамшигтай. Би ер нь гэртээ очиод хамгийн түрүүнд энэ хоолыг ахин хийж идэн хаалтын дугаар дээрээ би заавал энийг худалдаж авах болно. Бүр 3 иднэ. Дуртай хоол чинь өмнө чинь байна. Гэвч гарт хүрсэн ч амандаа хүргэж чадахгүй. Хэмнэх хэрэгтэй, твчих ёстой яг ийм нөхцөлд та ямар шийдвэр гаргах байсан бэ? Төсөв хязгаартай ч тэсвэр хязгааргүй гэдэг. Гэсэн ч од гэрэл маань даваад гарлаа да. За энэ талбай дээр энэ өөрхөн хүүхдүүд ямар очиртай тоглолт хийгээд байна? Одоо энэ хүүхдүүд ч одоо энэ манай энэ 5 сарын 4-ний өдөр манай авийн нэрэмжит, бадилийн нэрэмжит гээд доморчдын уралдаан болсон. Тэгээ энэ тэр доморчдын уралдаанаас төрүүлээд ингээ гарч ирсэн хүүхдүүд байгаа энэ дотор бол. Тэгээ хүүхдүүдийн ингээд талбай дээрээ ингээ тоглуулад ингээ байж байна. Хэдийн орчим хүүхдүүд байгаа юм бэ энд? Энд бол нэг 100 орчим хүүхдүүд байна. Ааха. Ер нь юу юм уу? Яг одоо казах төмнийг бол доомборноос салгаж ойлгож ерөөсөө болохгүй. Хоёр утастай морио хууртай минь адилхан бас та бүхэн манаас доомбороо дээдэлдэг төмөө олон. Ерөн зүгээр энэ морио хууранд бас нэг домог байдаг шиг энэ доомбрын гарал үүсэл ер нь домог нь юу гэдэг вэ? Ер нь бол энэ домбрын гарал үүсэл чинь одоо 9-р зууны үеэс бол гарч ирсэн одоо. Домбрын тий 9-р зууны үеэс. Одоо домбор ч одоо 2 утастай тий сатууртай, морин хурч бас 2 утастай тий. Нөгөө бас адууны нөгөө сүүлийн угаар хийдэг байсан тий. Манай ч одоо сатуурх. Тий. Тэр үед бол нөгөө юу ямааны өлийн тий тэр үл ингээ хийдэг байсан тий. Тэр үед бол. Тэгээ одоо бол орчинд бол сатуургаар ингээ тий 2 утастай ингээ бас домбор хөгжмийг бас хууш модоор бас олон янзын модоор бас хийдэг байсан. Одоос хийж байгаа. Мастер домбор гэдэг байна. Одоо хүүхдүүдийн тоглолт одоо энгийн домбор гэж байна, сургалтын домбор гэж байна одоо. Тэг янз байгаа. Тэ. Одоо чинь энэ ямар модоор хийсэн, ерөн зөв материал нь юугаар хийсэн байх вэ? Энэ бол ерөн бол хууш модоор хийсэн гэд би одоо энийг бол хэлж байна. Хууш модоор тий.
Энэ бол дээр нэг яс ингээд хийцэн байгаа энд бол хийцтэй тий ясаар ингээд тий гойл мал чимэгдээ ингээд хийгээд ингээд өгцөн байгаа энэ дэр бол тий. Аха. Ер нь яг одоо манай морин хуршиг та нэг домборны тухай домог ярьж өгч. Дээр ид бол Жоош хаан гэд тий. Тийм одоо хаан байсан да. Тэр хүний одоо нэг ганц хүүхэд нь тэгээ ан гараад ан хийж агаад тэгээд нэг бас гөрөөсийг бол ингээд алчдаг байхгүй. Тэгээд ч тэгээ гөрөөснүүдийг алчаа тэгээд дотроос нэг хөрөөс ирээд одоо бүх хүмүүсүүдийг ингээд ягаад өгчих гээд тэгээ нэг шанга дугаарцсан. Тэгээд чи ямар ч юм байхгүй нэг тошороо болоод тэгээд яатсан байхгүй. Тэр ид бол тэгээ нэг хүүхдэн байхгүй тэр хааны тэгээ олж чаддгүй. Тэгээд чи ингээ хагаад явчихсан чи нэг хүүхдийн эрхээ гурван ингээд үлдсэн байгаа. Тэгээ газар. Тэгээд за өгцөн байна одоо тэр ханд юу гэж хэлэх үү те? Тийг хэлж чаддгүй. Тэгээд явж аваад нэг домборч хүнийг олж ирээд тэгээд домборчнаа нэгээд домбор тоглуулаад тэгээд тэр бол домог нэгээд гарч ирсэн байгаа те. Энд бол ерөн бол дээр үед бол нүхгүй байхгүй байсан. Нүхгүй байсан энэ домбор. Тэг нүхгүй яаж агаад тэр ханы хүүхдийг хан гэлсэн байхгүй юу? Ямар нэгэн одоо миний хүүхдийг өгслийн талаар ямар нэгэн сууяараа гарах юм бол тэр хүний дээр одоо нөгөө юу гэдэг вэ лээ? Одоо цаазараа. Тий, одоо тийм юм да. Тэгээд чи одоо тэр юу гараад ийм бол юу гараад ирсэн томог бол тийм одоо утгатай домгтой дээ бас тий. За. Бас яруу хөгжим шүү тий. Тий, гоё хөгжим энэ бол. За баярлалаа. Баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч B Family So Tasty. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Ядаргаа тайлах. Янзтай ясны шүл. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөх юм. Golden Gobi-гийн шинэ шоколад амсаад үтэлтэй. Нэр юм уу? Бэлэг чанар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Манай эзэгтэй туслахын тослох эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6 Е-витаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлд дэмжиж Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд эзэгтэй ургамлын тос.
амттай. Аз жаргалыг хамтал Мотлоо брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Ерөнхий ивент тэтгэгч Мора хандалсан тос шин мэдрэмж гайхалтай хослол. За ингээд ахта маш их баярлалаа. Бидэрт ингээд ирсэн хоногоос өдийг хүртэл анх ирэхэд тусаж авсан. Тэгээ дандаа сайхан сэтгэлээр хандаж бүх зүйлээрээ тусалж хаа хүрж байгаа бүх газарт минь хүргэж өгөж ирж авч нойр хоолон хасч бидэнтэй ингээ хамт явж байгаад танд үнэхээр их баярлалаа хаа. Тэгээ тантай танилцсандаа үнэхээр их баяртай байгаа шүү. Тэгээд манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Golden говь брендийн маань ийм гоё амттай шоколадыг ахтаа бас бэлгэлээ. Тэгээд ингээд маш гоё амттай. Одоо манай энэ Golden говийн одоо хамгийн гоё нь болохоор энэ болохоор хаа дотроо нөгөө бичээнтэй. Тэг ингээ хүүхдүүдэд маш эрүүл чанартай ямар нэгэн хортой тийм химийн бодис юу ч байхгүй ингээд гоё натур байдлаар хийсэн ийм самар. Тэгээ дээрэс нь 4 төрлийн ингээд набор хийсэн байлээ. Тэгээ энэ маань та ингээ амтрхан идэрээ. Тэгээ Golden говийн бас энэ шоколад бас үнэхээр гоё ингээд талхан дээр тавиад идэх юм бол маш үеиг амттай. Тэгээд одоо самарны холцтой болохоор ухааныг сэргэжүүлдэг гэдэм байлаа хаа. За ингээд энийг танд өгж байгаамаа хаа. Та нар ч гэсэн баяртай аян замдаа сайн яваараа, болгоомжтой яваараа. Одоо та бүхний юу сансан гэсэн хүсэлтэн сэтгэлчин бүтэж байнга одоо ийм хөгжилтэй ийм сайн хүмүүсээ тарлж яваараа л гэж хүсье та бүхэнд. Маш их баярлалаа. Та нартай хамт байхад гоё байсан шүү гэж хэлье. Бид нар бас тантай хамт байхад үнэхээр гоё байсан. Ийм гоё хата танилцсанд нэвтрүүлгийнхаа хамт олонд баярлалаа гэж хэлье. Үндэсний үйлдвэрлэгч Golden говийн Монгол шоколад ч амттай шүү. Нэвтрүүлгийн журмаар олон хүнтэй уулзах хэрэг гарнаа. Энэ бүх үеүүдэд гар хоосон байлгалгүй нүүр бардан байхад ивент тэтгэгчдийн маань бүтээгдэхүүнүүд ихэд тус болж байгаа шүү. Энэ юу? Нэг баян үлгэд ирсэн. Үлгий сумд ирсэн. Бид нар ч бас нутагтаа үйлдвэрүүдэд дэмжих хэрэгтэй гэж би боддоо ер нь. Тэгэд яг энэ нөгөө надтай холбогдоод та баян үлгэд ирсэн юм чи манай бас энэ үйлдвэрлэлийг дэмжиж өгөөч. Энд ч бас ажлын байр чухал шүү дээ залуучуудад. Тэгэхээр бас 8-9 үеийн ажлын байраар хангаж байгаа нэг компани залгаад бас танил хуурай дүүмэн залгаад бас зүгээр пэйж дээр тавиад өгөөч гэж гуйлгын юм явж байгаа. Гуйлгын энд халтур малтур хийсэн юм ерөөсөө алга байна. Идэж мэдэх гээд байгаа юм шиг. Гүү идэхгүй тэгэж задлаагүй уустай. Зүгээр эн чинь тэгээд энийг ерөөхдөө яриад зүгээр бас нэг баян үлгийнхэнд бас үйл ажиллагаа эхлээд төвлөлтийгээ сар орчин болж байгаа. Та биднийг бас дэмжиж залуучуудыг дэмжиж нэг юм яриад өгч гэсэн. Тэгээд тэрийг яриад өгч миний ямар чих тасраад унчих ш. Тэ? Тэгээд энэ газар орондоо бас би үйлдвэрлэл хийж байгаа, бизнес хийж байгаа залуучуудад дэмжих хэрэгтэй шүү дээ. Тийм үднээс нь бас баян үлгчүүдэд уриалаад нэг пэйж дээр тавиад өгчий дөө чинь 206 мянган дагчтай хүн байна да. Энэ бол таны одоо өөрийн ажлын нэг хэсэг шүү. Тийм. Одоо яг ингээ хүмүүстэй дүүнерч залуучуудад туслах хэрэгтэй чадлаараа боломжоор. Үгүй одоо энэ чинь 8 он ч одоо сүүлийн нөгөө юу лээ. Юуны сүүлэндээ бүхний сүүлэн дээр утга гэх шиг тийм балаа гом юм хийхгүй л дээ. Одоо 2 хоног байна. Их энийг идсэн ч ялаа байсан ч ялаа байна шүү дээ одоо. За уучлаарай ажилчин садууд явах бай. За. Инфлюенсер гэж нэрлэгдэх хүмүүсийн ёс зүй, мэдээллийн хариуцлага урдынхаас ч илүү чухал болоод байна. Ер нь ингээ юм жоохон ховор байвал ер нь зүгээр юм биш үү? Бүх юм ингээ үнцэнтэй. Хазалт болгоно үнцэнтэй юм байна. Арай юм. Ямар гоё юм бэ? Энэ настай гоё юм биш үү? Би шарын нэдэд бараг дуусчихсан. Энийг болохоор гамнжаа юмий гэж мэдхүлээ. Одоо тэгээ өөрийнх нь гараар өөрөө сайхан гомтой хуурга хийгээд идчихье гэж бодож байна. Тэгээд би гол нь ямар нэгэн хуурга хийх юм бол хооронд нь будаатай хуургач гэдэг юм уу, гомтой хуурга гэдрийг нэг хойлох дургу. Заримдаа л хойлдог. Тус-тусд нь ингээд шараад тус-тусны амтын хувьд нь ингээд мэдрэл итгэх хүсдэг. Яг тэгж идэх гэж бодоод одоо төмсөө тусны шарж байна. Тэгээ сая манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Мотлоо гомонгороо анхны удаага гомонго чаналаа. Тэгээд маш хурдан болд юм байна. Тэгээд айгүй аятайхан ингээд хоорондоо наалтахгүйгээр нялцаагаад урсдаггүй. Тийм гоё гомын юм байна. Тэгээд гомонго өнөөдөр жоохон үлдсэн байгаа болохоор
энэ ч дэ өсдөггүй юу? Уг нь жоохон хийх шиг болсон гэсэн чинь ийм их болчих юм. Би сая өнөөдөр нэг гоё юм мэдэж авлаа. Тэр юу гэхээр Баян Улгийн аймгийн яг Үлгийн хотод бол одоо аялал жуулчлалаар ирж байгаа хүмүүс хамгийн түрүүнд зайсан дээр нь гарах хүсэлтэй байдаг гинэ. Зайсан гэдэг нь одоо бас юу гэж нэрлэдэг лээ? Бас найрамдал гэж хэлдэг юм байна. Тэгээд шөнийн Баян Улгийн аймгийн зайсанд одоо шөнийн Баян Улгийн хотыг харах тийм хүсэл бас надад төрсөн. Одоо орой гой салхилаад одоо юу гэдэг гой цэвэр агаар амьсгалангаа шөнийн Баян Улгийн хотыг хамтдаа харцгаая гэж бодож байна. Тэгээд орондоо ороход бол сайхан өстой гүн бат бөх унтах баха. Хоол маань бэлэн болчлоо. За би сая инглээ. Нэвтрүүлгийн ивент итгэгч газар шимийн уяг маань за шарсан төмсөн дээр ингээ хөөрхөн зүрх хэлбэртэй ингээд тавьчлаа. Тэгээ харахад үзмж нь бас хөрхөн маастай тий. За тэгээд мэдээж газар шим юу муутал брендийн гомон тэгээ газар шимийн мөөхтөл ич байгаа махандаа амт оруулж хийсэн байгаа. За тэгээд өнөөдөр үхрийн мах авсан. Тэгээ баг зэрэг байсан 7 унтагаа хойлоод ийм гой том мөөг нь бүр явж идэм шүү дээ. Ийм гоё. Одоо энийг гомон дээрээ хийнэ. Өнөөдөр арай л их хоол хийчихээ юу. Ингэтэл нь өсгөөд тахтай яа гэм. Яаж хийж байгаа л нэг гайгүй харагдах үс хоол хийгээд байгаа юм шиг өөртөө санагдаад байгаа шүү дээ. Би ер нь өөрийнхөө хийсэн хоолнд дуртай. Ер нь яг нэг тийм хоол хийж байгаа яг тийм момент хажууд нь байх л ер нь жоох юм хэцүү юм. Тэгэхгүй яг ингээ өөр даалгавар хийгээ явахар бол арай гайгүй байгаа байхгүй юу? Тэ? Хүү ер нь өөрийнхөө их орны Монголын айлч газар нутагт амьдрах хэрэгтэй. Айлч газар нутгийн хөрсөн шимтэй, бордоо сайтай, уул ус тэгэл сайхан голгоо хэрэгтэй, түлх модтой. Тэгээд хүчил төрөгч өгдөг бас мод те. Бүх зүйл нь байгаа юм чинь ер нь хаач хинж амьдрах бүрэн боломжтой шүү дээ. Тэгээд хэрэг хүсэх юм бол те. Тэгээд Баян Улгийн аймагт амьдрах бол бүрэн боломж бол байна. Үүний хувьд ч тэр хүмүүстэй харилцаа, соёлын хувьд ч тэр бас агаар нь маш их таалагдчихэж байна надаа. Маш гоё тийм цэнгэг гоё агаартай юм байна. Салхитай ингээл тархитлагаа гоё ингээд сэргийг болгосон. Ер нь бол таалагдчихэж шүү. За юу ч гэсэн өнөөдөр юу хоолоо нэг 50 мэдчихв. Өнөөдөр ер нь жоох өлссөн. Амттай хоол гэдэг зүгээр нэг мэдрэмжээр хийдэггүй. Сэтгэл шингэж байж л жинхэнэ утгаа олдог. Ээж эхнэр хүний гарын хоол гэдэг яхааргүй онцлогтой. Харин өнөөдрийн даалгавраасаа болоод ч тэрөө од гэрэл маань нилээд өлссөн бололтой. Порц чих амтанч сайхан харагдаж байна. Орой хоолоо ээж. Тэ ичтгэн амарнаа. Одоо ер нь жоохон 8 өдөр болчлоо. Өнөөдөр авсан хүнсээ цахаас авсан өнөөдрийн 2 өндгөө чанж идчих. Гоё юм шүү. Тэ билүү сайхан Алтай тамбог юм сайхан байна. Гоё санагдаж байна. Ч нэг бас сайхан салхинд гарыг да. Тэ энэ чи бас тэгээд гадуур дотор яваад байгаа ч гэсэн бас нэр энэ хаяанд нэрчээд буцуулаас харамсалтай юм байна. Зургийн багийнх нар явах юм байна. Уг нь бол эн чин анх нэвтрүүлгийн дээр дор 4 журам ярьж явах нэг бас арайч гэж үлсгэн гэж уг нь яриаггүй юм шиг санагдаад ах юм. Нэг даалгавар маалгавар биелүүлээд 5 4 гоё хоол өгн мөгн хоолоор шагна магна гэсэн тийм юм ерөөсөө байсангүй. Нэг 21,000 тамил ерөөсөө тасралтгүй найзлуулчлаа. Хэд нэг хоньны зүрхтэй. Өчигдрөөс нэг одоо нэг бор хоолнд орлоо гэж өчигдрөөс нэг жоохон магцааххан идэж штэ. Тэгээд өнөөдөр өглөө бас нэг татсан махгаараа хоол хийж идсэн. Одоо ингээ буцаад цагаан хоол руу орлоо. Тэгээд буцаад одоо 2 өндгөө чанж ичээд унтах санаатай байж. Тэгээд яв нэг бүр ноцтой даалгавар тэрний ажлыг хүлснэ гээд 5 4 хоол идсэнгүү ингээд 8 хоногийг ардаа их шивдэ. Тэгээд мараа сайхан байна Алтай тамбогд явах сайхан санагдчих. Үгүй үнэхээр ядарч байна одоо. Одоо ихэндээ нөгөө би гоё хөнгөн болоод байна гэсэн чи одоо нөгөө хөнгөн болоод хөнгөн байсан чи одоо буцаа ядраад байна шүү дээ. Хонч хоол ч бас хоолноос амин дэм гэдэг чи хүнд аягүй чухал шүү дээ. Тэгэхээр тэр амин дэмүүдээ бас бүрэн авч чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо яг өндөө ядарч эхэлж байна. Ер нь бол бас эн чинь бол бараг дэглэн бариад байна шүү дээ. Тэгээд тэр хоолны дэглэм барьж турах гэдэг хүмүүс юу яасан ч хэцүү байдیں۔
Ингийн ерөн зүгээр тэгж дэглэн барьж турах хэрэг одоо байдаг л байх л та. Тэгээд би бол ойлгохгүй юм байна. Тэгээд одоо бол ингээд юу эрдмэс яам ингээд уруул муруул энэ омголдож эхэлт юм байна. Тэг яг 8 хоног өсөж чадахгүй арчаагүй л гэх бах. Гэхдээ яг над чи бас ингээ байгаа та бүхэн үзээрэй бас энэ чинь хөөрхөн байгаа. Хөөрхөн ядраачж байгаа байхгүй бас хөөрхөн. Тэгээд хөдөлгөөнгүй хөвтөд байхгүй ингээ гадуур дотор гүүгээ яваад байгаа болохоор чи бас хэцүү. Тэгээд юм идмээр байгаад идэг идэж болохгүй дүрм захирагдчих хар чинь. Хүн чинь тэгээ бас хитрхи дүрм журм захирагдахар чи бас тэрэндээ бас стресстэй юм биш үү? Ер нь идмээр байдаг. Тэгээ өөрөө бас нэвтрүүлэгт орё гэдээ орцсон болохоор чинь ойлгоноо дэлтэй биш. Тэгээ дүрмээ дагаал тэгэл байж ин да. За өндөг маань болсон баха. Хоёр өндөрөөс өөр сонголт байгаа мó надад. Байхгүй шүү дээ. Өөр сонголт байхгүй ч бол юу ярьж байна? Байдаг бол одоо тэгээд тоогоо дур махчнаад ичвэр шүү дээ. Байгаа юм идэж шүү дээ. Юу яриад байна? Тийм ч хоёр өндөг. Идэлгүй яхын хоёр өндөг чи. Ай. За ингээд хүү туусан жоохон сочно. Ингээ болоо явчихнэ. Тэ өнөөдөр оройн хаал. Давс байна. Тэгээ бид нар ер нь одоо тийм байгаагүй бас мэдэхгүй шүү одоо. Дэх нь үед гудамжинд чансан өндөг зарж идэг те. Нөгөө ахын ямар ч шаардлага хангаагүй. Тэр хажуудаа давстай гайс хаан чанж идэг. Айгүй авч иддэг байсан те ингээл. Аваал тэр дорно нөгөө зарж байгаа эмээгийн хажууд нь арилгал хогоо хаяал. Тэндээс нь давс игээл өмхөл явцдаг байсан. Одоо тэр байд юм лөө зүгээр гудамжинд шүү дээ. Түүнээс чансан өндөг зарж зөндөөд байдаг. Тэгэхээр нөгөө бас л гоё үеийг тулцсан байгаас тийм зах мах наран туул багшиндээ эдмээд буулмуул тэр гудамжинд ингээд нөгөө сэтгтэр ингээд чансан өндөг аваарай гэж явж идэг байсан шүү дээ. Тэгэхээр бас тэр нэг амар чанарын шаардлага хангаагүй юм бас идэж явсан байгаа шүү. Бас одоо бол тэр чинь бол өндөгний хордлого чинь шууд хөл төрөгдөг үстэй тий. Тэгэхээр чи гасал туулах хэрэгтэй юм а туулаад ирсэн. Тэр 150 бэлэн гом бол яг байд чи бүгд л идчихсэн. Тэр одоо ямар шүү юм байсан бол тий. Амтны гоё байсан шиг санагдаад их юм. Тэгээд гэхдээ одооны хүмүүс мэдэхгүй би хүн үе туулсан гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ ер нь бас л 80-аад оныхын за 70-аад оныхын төж бүр юу ярих вэ? 80-аад оныхын ч бас л туулах хэрэгтэй юм бас туулчаад ирсэн шүү бас хөөрхөн. Давсаа цацаал идчихэж байгаа юм да. 8 өдөр орой хоол. 21,000 нэвтрүүлгийг чөтгөр аваасаа гэдэг шээ. Бас хөөрхөн зугаац суулж байгаа шүү тий. Мөө нэг дөрөж. Юм хоёрыг энэ мөх хайрлаад яадیں۔ Facebook-ээс л харж ирсэн. Булчингийн маас нэмдэг гэж л. Булчингийн маасаас бол нэммээргүй нөө зүгээр энэ хоёрыгаа идээд хурдан шиг дуусгаад харих нь. Тэгээ хоол ингээ байгаад юм дүрм журмд баригдаад ирэхээр сэтгэл зүгээрээ бас хөрхөө өсөд байгаа байхгүй. Хоёул өнөөдөр цаг хэрхэн унтаж амрыг. Сайхан амцаагаарай. Намайг дэмжиж байгаад баярлж байгаа шүү. Хичээсэн дээр хичээгээд байж байгаа шүү. За тэгээ төрүүлнэ байна уу? Тэгээд бидний үстэй тэгээд ялсан шалгацсан ч өлсөн ч цангасан ч хүнээрээ байна шүү бүгдээрээ. Хүнээрээ л байна шүү. За сайхан амарцгаарай. Ерөнхий эвийн тэтгэгч эзэгтэй таны эрүүл сонголт. Ядаргаа тайлах. Янзтай ясны шүл. So tasty. Tasty. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил хахад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хоош тавилгүйгээр
Ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ. Сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Йоо, хичээлээ гэсэн чи өсөж их юм. Golden Globe-ийн шинжлэл амсад хөдөлтэй. Нэр юм уу? Бэлт чанар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Шүний мэнд Баяулгийн аймгийнхаа зайсан дээр нь гараад алхаа явж байна. Бас нэлээд хөөрхөн урт юм байна. Яг манай Улаанбаатар хотын зайсандаа бас төстэй юм биш үү. Тэгээ эндээс Баяулгийн аймгийн хот бүр үнэхээр гоё харагдаж байна. Яг одоо нөө орой шөнө байгаа болохоор нөө айлууд гэрлээ асаацсан. Яг ингээл тэнгэрийн од яг газар бууцсан юм шиг гоё мэдрэмж төрүүлж байна. Жохон салхилаа сэрүүхэн байна. Гэхдээ нөө доороос алхаж байгаа болохоор дотроосоо халууцаад яг гоё температур нь таарсан байна. Ирсэн ер нь болсон байх шүү. Яг би өөрийнхөө хувьд бол ер нь сүүлийн 2 жил бодоод байгаа. Би ер нь сайн хүн юм уу, муу хүн юм уу гэд. Тэг яг хамгийн чухал нь хүн яг өөрийнхөө үнэндээ хүлийн зөвшөөрөх явдал юм бэл. Яг чин шударгаар өөрийгөө хөндлөнгөөс хараад яг би хинбэ гэдгийг бас дотроо тунгаачвал их зүгээр юм бэлээ. Би ер нь их сайн үндэ гэж ботдог байсан. Тэгсэн чинь ерөөсөө тийм биш санагдсан. Тэгээд бүр харинчилсэргээрээ би ер нь их муу хүн юм биш үү гэж одоо тэгээ муу талуудаа засъя гэд сүүлийн 2 жил ерөнхийдөө бодсон явж байгаа. Яг өөрийнхөө хайрлах ёстой хүмүүсийг ерөөсөө хайрлаж чаддгүй. Хатуу гэлэх, тоохгүй байх. Одоо эмээгээ ч юм уу, аавыгаа, ахыгаа, яг багын найзуудаа зүгээр л нэг жүжиг одоо нээлттэй хэлээ гэж бодоход хайртай хүмүүсээ урьхаас илүүтэйгээр зүгээр л нэг өөр хүмүүсийг одоо урьдаг ч юм уу тий. Эсвэл ингээл хамаагүй хүмүүст сайхан хандаал байдаг бүхнээ зориулаад гэтэл яг өөрийнхөө гэсэн хүмүүсүүдийг ер нь анзаарахгүй тоохгүй ер нь явдаг байсан юм шиг надад бас тийм дутагдал байд юм байна гэд бодоод ер нь би чи ясаа ярих юм бол ер нь муу хүн юм биш үү дээ. Удлаа хэлбэр хөөдөг өөр хүмүүст одоо таалагдах гад ингэж идэм биш үү ч гэдэм үү. Тиймэрхүү зүйлүүдийг ерөнхийдөө бол айгүйх бодож ойлгосон. Одоо хүний итгэлийг алдна гэдэг айгүй өөрөө ингэж дарамтанд хүнийг оруулд юм билий. Хүн ингээд хүмүүс надад одоо итгэж байгаа явдал нь бас намайг бас тухгүй болгодог. Би ч гэсэн алдаж болно. Би ч гэсэн ингээд заримдаа муу харагдаж болно, муухай байж болно. Гэтэл за чи нэг тэхгүй дээ. За чи чадна да. За чи бол тэгч хэмжиндээ ч үгүй юм уу те. Тэгчээр ингээд ямар нэг юм далдаа гаргаж болохгүй чим шиг. Тэр нь ингээд надад бас нэг тийм дарамттай чим шиг тэгээ санагддаг. Тэгэл эцсийн дүүндээ зүгээр бусдад гай болохгүй өөр өөрийгөө л аваа явчвал ер нь болох юм шиг санагддаг. Хүүшин чи Титаник юм шүү. Хүүшин нөө алтан дөрүгээ дуудаа. Ард цогцолох чи гэж наагүй юу? Өчигдөр минь хүүхдүүдээ та нар маань сайхан амарч гин үү? Өнөөдрийн 1 минутын үлгэрээ сонсоход бэлнэ үү? Өнөөдөр их чинь та нартаа найз гэдэг үлгэр ярьж өгөхөр боллоо. Мөн өөрийнхөө хайртай найзуудаа энэ үлгэрийг зориулж байгаа юм шүү. За, найз. Альма ааваасаа яагаад гэж байнга асууна. Аав нь тэрэнд бүгдийг хариулах гэж хичээдэг байлаа. Нэгэн өдөр охин ааваасаа "Аваа, жинхэнэ найз гэж ямар хүнийг хэлдэм бэ? Хүмүүс яагаад найз гэж нэрлэдэм бол?" гэж асуухад аав нь хэсэг зур бодол хэлж байснаа. Найзыг хайдгүй. Тэр өөрөө ирдэг учраас л тэрнийг найз гэдгийм гэлээ. Чиний итгэлийг даадаг, чамд итгэж чаддаг тэр хүнийг л найз гиндэ охин минь. Аав нь тэрэнд хэллээ. Цэцэл нь надад үлгэрийн номоо өгч явуулдаг.
Тэр намайг урахгүй гэдэгт итгэдэг. Тэгэхээр тэр миний найз. Харин жаргаланд би цүнхээ үүрүүлээ тоолдог. Тэрэнд би итгэдэг учраас тэр бас миний найз. Альмаа ингэж боцоор байтал маш олон найзтай санагдлаа. Удахгүй сурагчдын өвлийн амралт эхлэх тул хичээлээ сайн давтаарай. Амрахаас өмнө шалгалт авнаа гэх багшийнхаа дуунаар хүүхдүүд шуугиж байснаа намдаж бүгд өөр өөрийн өмнөх хичээлдээ анхаарцгаана. Харин альмаа шалгалтаас ихэд айдаг байлаа. Тэр яаж ч хичээгээд онц сайн үнэлгээ авдаггүй, ихэвчлэн дунд үнэлгээ авдаг учраас шалгалт тэрэнд тэртээ санагддаг болсон байлаа. Альмаагийн найз жаргал нь тэр өдөр хичээлдээ ирээгүй байлаа. Учир нь тэр биеийн өвдөөд гэртээ эмчлүүлж байгаа ажээ. Альмаа хичээлээ тараад шууд найзынх руугаа явлаа. Жаргалан болон тэрний аав, ээж альмааг ирсэнд ихэд баяртай байлаа. Альмаа найздаа шинэ үтсэн хичээлээ давхар заана. Багшийнхаа хэлснийг тэрээр тухайн үедээ ингэж сайн ойлгоогүйгээ гайхна. Тэр найздаа хоцорж байгаа хичээлийг нөхөхийн тулд өдөр бүр гэрт нь очиж багш шигээ заадаг боллоо. Ингэхдээ өөрийгөө багш болчихсон мэт санаж өөрийнх нь зааж байгааг найз нь сонсож, бичиж, ойлгож, сурж байгаад нь маш ихээр баярлана. Тун удалгүй шалгалтын өдөрч боллоо. Олон хоног гэртээ эмчлүүлсэн жаргалан хичээлдээ ирсэн нь хүүхдүүдийн хувьд гайхалтай хэрнээ сайхан байлаа. Бүгд л тэрнтэй мэдлэх гин жаргалан ангидаа ирээд би нь улам мэрүүл болсон мэт санагдаж баярлан хөөрнө. Ангийн багш орж ирэн хүүхдүүддээ мэдлэнгээ шалгалтын материал тараалаа. Шалгалтын хариу гарчээ. Альмаагаас бусад хүүхэд шалгалтын дүнгээ харах гэж самбар дүлгсэн цаас руу зүтгэцгээв. Хамгийн өндөр оноог жаргалан авчээ. Ангийнх нь хүүхдүүд тэрэнд баяр хүргэцгээв. Харин альмаа найзынхаа дараа буюу 2 дугаар байранд орсон байх нь тэр нүдэндээ ч итгэсэнгүү. Жаргалан ангийнхаа найзуудыг суусны дараа босож ирээд манай ангийнхан минь өнөөдрийн шалгалтанд альмаа маань хамгийн өндөр оноо авсан байна. Учир нь тэр намайг өвчтөй байх хугацаанд минь тусалж өдөр бүр үтсэн хичээлээ надад ирж заадаг байсан гэж хэлэхэд хүүхдүүд альмаад баяр хүргэцгээлээ. Тэрний хацар улаасныг өөрөө ч мэдсэнгүү. Гэхдээ тэр найз гэдэг үгний учрыг ойлгох шиг болжээ. Тэгвэл найз минь хэлээгүй ч өөрөө надад маш их том тус хүргэжээ. Сайхан сэтгэл нь өөрөө найз дагуулдаг юм байна гэж ойлгож авсан гинэ. Ингээд үлгэр амар сайхандаа жаргажээ. Энэ үлгэрийн сургамж нь сайн найзууд үргэлж бие биедээ чин сэтгэлээсээ тусалдаг. Харин чиний хамгийн сайн найз чинь хэн бэ гэсэн асуултаар энэ үлгэр маань дуусж байна. Хамгийн хайртай найзаагаа бодоод энэ үчийг сайхан зүүдлээд сайхан өнгөрүүлээрээ. Сайхан амарцгаараа хүүхдүүдээ баяртай маргааш уулзцгаая. Өнөөдөр инээд, ухаарал, өрсөглөн гурвыг зэрэг амталсан онцгой өдөр боллоо. Амьдралын гоён төгс байхад бус инээж, бодож, хуваалцаж чадсанд оршдог юм байна. Таны амьдралын өдөр хоногуд ч бас дулаахан, ухааралтай, элэгтэй өнгөрөх болтугай. Удахгүй дахин уулзцгаая. Хүүтэн байгаа байж магадгүй гэж бодоод дулаан юмудаа бас уутандаа оруулчлаа. Хоёр дүү нь ерөөс яг 1000 татгцсан байна. Тэр контекст чинь хийдэ. Конт өдөр алиба. Уутан байгаа.